Гэхдээ одоо тэгээд чинь бүр шалт 이집트에서 또 미국에서 하는 지금 한국에 있었지. 그 프로세스 미팅은 어떻게 되냐? 아까 미국에 가는 그 코스다 미국에 갔다 와가 이집트야. 자 오늘도 알고 있고 알고 있어서 알고 있고 또 아까 이제 이집 그런 거 진짜 많은 거 이집 비즈니스 야는 비슷해요. 그리고 비즈니스 사실 대표 야지 그리고 그 대표 야지 비즈니스 비즈니스 아까 비즈니스 우주에 있어 버튼 비즈니스로 다들 양도 버튼 들어가고 이렇게 다 이제 다 보는데 모르네. 자 이제 아까 이제 자인 배우고 자, 근데 진짜 이거 그 아까 이렇게 하다는 거예요. 이게 하다가 좋지. 자, 아까 이제 인도도 밑에 붙이면 바로 동그라미 바로 이게 그렇지. 오늘 이렇게 모두 포함하면 그따라 오다가 그때 나라 저희 자, 이게 그따라 포함하면 더버 나와 붙이는 모두 아까 버스다 우치 배는 진짜 버스다. 자, 얼굴가 아까 이제 같은 곳으로 마켓 같은 시대 같은 동지 같은 곳에 이 같은 곳으로 다음 배로 이렇게 봉투를 가야지 다음 이렇게 갔어 인물을 우주국을 아까 것도 어떤 아홉 차도 백성고 모습 다니는 것도 우주에 우주 같이 자 다른 없었 비들 없었을 차도는 인식에 대해서 야는 따라 무슨 자 이는 육수국을 미리 인식이 어디 무슨 비즈니스 발전으로 다르다. 이 맞춤 발견이죠. 이제 오늘 이렇게 모두 덕한 이걸 덕다 우주주에 얼굴 덕다 작업을 얼굴 비즈니스 다 떨어지고요. 이게 모두 비즈니스 인지능이 있어서 우리 다 비슷한 이해가 바로 시작이나. 자, 우리 이래도 이렇게 부탁해. 이들이 맞서 더 그렇잖아요. 자, 이들이 정책이 가르치고요. 자, 특히 음식 목사님 이렇게 붙었으면 그 밑으로도 또 목표를 좀 있잖아요. 그러면 이게 붙었으면 자, 우리는 상하시다 왔으면 자, 사건을 이유 앞에 버스도 거기에 나와서 그걸 이들이 이거 어서 이렇게 붙었으면 이렇게 들어오면 저도 보이시죠. 저도 음식 이렇게 붙었지. 사실 이렇게 깊이에 그때부터 이게 맞서 도우를 이렇게 보았지. 자, 왜 비우주 지진을 어떤 어떤 결과 무슨 상황을 볼 듯, 목적을 독직 도움이 둘이 거의 지진 두시죠. 가짜요. 그런 두시 도움이 왔었어. 돈이 주고받았어. 자, 우리도 어렸어 이렇게 피해서 그 들어오던 분들, 그 밑에 그때 내실 때 있었었죠. 오늘 이렇게 모두 너희 같은 있을 때 봤어. 어떤 애들이 플랫폼을 있잖아. 자, 이 플랫폼을 이용하고 이 플랫폼인데 비즈니스 보통 진짜 어떤 상도들도 이렇게 내실 때 배워야지. 오늘 이렇게 모두 님들 다투는 다다 없지. 어떤 양호가 해. 비즈니스 이렇게 기대하시고 있으니 비즈니스 갑자기 이렇게 기대하시고 있으니 일부 이렇게 오늘 이렇게 모두 님들 비즈니스 말고 앞에 뭐 진짜 어떤 복 밑에 어떤 앞에 들어도 패션만 진짜 자 다른 어떤 그들 순대들이 하고 그들 순대들이 이렇게 없었던 그들 이 뭐들까지 진짜 오늘 이렇게 모두 어떤 어떤 고친 상황이 있는 근처 좋을 일도 노르는 지진 직대 얘기인데도 없어졌지 상다오기로 이들이 뭐 움직여도 이렇게 보고 있지 않지. 인기심을 오늘 이렇게 모두 믿는데
төрийн болон орон нутгийн бараа ажиллагаа холбоотой хуулийн хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдээр иргэдээс санал авъя. Өндөр хувийн хөгжил хүнстэй дэмжих боломжтой төсөл хөтөлбөрүүдээр иргэдээс санал авъя. Түүнээр тулгуурлаад бизнесийн таатай орчил бий болгож бизнес хэрэгжүүлэлтийг дэмжиж ахрын баазаар нэмэгдүүлэх гэдэг бодлогыг төрийн төсөл барьж байгаа гэдгийг хадгалах илэрхийлье. За нөгөөдөр дараагийн хэмжээнд бол юу ах вэ гэхээр нэгэн төр авах байна нөгөө талд нь даваа хувийн хэмжээ болж байна. Тэгэхээр бид хувийн хэмжээс мэдээлэл нээлттэй болоод өгөх боломжийг мэдээлэл хувийн хэмжээтэй авахнаа тэгэхээр мэдээлэл өгнө. Хувийн хэмжээс бид юу шаардах вэ гэхээр хувийн хэмжээ ажлаа чанартай үйлдвэртэй шуурхаж үзсээр гэдгийг хаашаа байна. Хэмжээ харьцаа ашигтай үйлдвэр өрөөний болно гэж хэлсэн. За бодлогоор бол энэ түвшний хамгийн гол оролцогч бол иргэд байна. За иргэд энэ түвшинээр оролцохтой бол нэгдүгээр сандаа идэх ёстой. Хоёрдугаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөртэй хяналтыг тавьдаг ийм байна. Тэгэхээр иргэд сандаа өгнө, дээрээс гүйцэтгэдэг хяналтаа тавина, үр дүнгийн өөрчлөлт үүснэ. Тэгэхээр түвшинд бол өөрөө харилцан ашигтай үр дүнтэй хамтын ажиллагаа байх ёстой гэдэг. Ийм үндсэн бод концепт ярьж байгаа. Тэгэхээр энэний хүрээнд төрийн зүгээс ямар байдлаар бизнес хэрэглэгчдийг дэмжих вэ гэдэг бодлыг тавьдаг танилцуулъя. За нэгдүгээр бид нар төрийн зүгээс дэмжихтэй ахаа ангийн хэмжээнд нийтдээ одоо яг газрыг эзэмшүүлж ашиглуулах боломжтой бид үзсэн зарим газар дээр бол очиж байгаа. Энэ дээр бид үзсэн орон нутгийн түвшин шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. За үүн дээр бол нийтдээ 300 га талбай. Тэгэхээр 300 га талбай дээр бид бизнес эрхлэгчид үнгүй ашиглуулж эзэмшүүлэх асуудыг бол нээлттэй зарж байна. Тэгэхээр одоо яг технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ажлын нэг байгууллага маань орхон бизнес эрхлэгчдэд ихний ээлжид газрын асуудыг бол орон нутгийн зүгээс дэмжих боломж бол байна гэж хэлж байгаа. Мөн нөгөөдөр бид жаргалтын сумд яг одоо яг бизнесийг дэмжих бодлогын хүрээнд жаргалтын сумд эрчимсэн мод аж ахуй газар тариалан болон хүлэмжийн аж ахуй кластер хэлбэрээр хөгжүүлж гэдэг ийм бодлогыг барьж ажиллаж байгаа. Тэгэхээр жаргалтын сум дээр бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нь энэ газрууд бол орсон байгаа гэж байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлээр одоо өнгөний аж ахуй, сүүний аж ахуй, махны аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид маань жаргалтын сумд хандаад одоо газраа эзэмшиж ашиглаж ингэж явах боломж бол нээлттэй байгаа гэдгийг хэлээ. За баян сумын хэмжээнд бол геотехнологи болон мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ажлын нэг байгууллагууд газрыг ашиглуулах, цаашдаа үр дүндэн суурьлаад тухайн газрыг ашиглуулах биш эзэмшүүлэх бүх заргаар хэмжээг авч ажиллах боломж бол байгаа гэдгийг хэлээ. За нөгөөдөр бид нар ажлын байр бол байна. Одоо бид нар шийдвэр ухааны технологийн парк дээр нийтдээ 3500 м2 ажлын байр бол бий болсон. Тэгэхээр энэ шийдвэр ухааны технологийн парк дээр боловсруулж энэ ажлын байрыг бизнес эрхлэгчдээ санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл энэ 3500 м2 одоо ажлын байр дээр биотехнологийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ийм ажлын байрыг санал болгож байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч байгаа бол одоо манай аймгийн засгийн хүмүүст болон шийдвэр ухааны технологийн парктай хамтраад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хөрөн боломжтой ажлын байр бэлэн байна гэж байгаа. За нөгөөдөр дараагийн нэг том төгөөс дэмжих бодлого бол юу ах вэ гэхээр татврын бодлого байна. Татврын бодлого. Тэгэхээр бид нар гарааны компани буюу стартап компани эхний 5 жилд нь инновацийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээнд нэгдсэн үрхийн анхан татвар болон аж ахуйн нэгжийн орхон татвар 130% боломж байна. За дотооддоо үйлдвэрлэлүүд түүхийг нэмэхэд орох бодисын гайлын болон нэгдсэн үрхийн анхан татварыг 130% болгож авах юм байна. За мөн дээрээс нь импортын тоног төхөөрөмжийн гайлын анхан татвар болон нэгдсэн үрхийн анхан татварыг 130% хийх боломж байна. Тэгэхээр энэ татваруудаар 130% боломж нь юунээс нь болж байна гэхээр орхон шийдвэр ухааны технологийн парк гэдэг ийм паркийг байгуулсан. За энэ парк бол улсаа уулын парк байгаа. За энэ парктай төшлөн энэ парктай хамтарч ажилласан тохиолдолд дээд татврын хөгжлүүдийг бизнес эрхлэгч маань эзэмших боломжтой байгаа, эзэмших боломжтой байгаа гэдэг апроч гаргав. За мөн дээрээс нь орон нутгийн зүгээс бас татврын ямар хөнгөлөлт төлөвлөлтийг бизнес эрхлэгчдээ санал болгож байна гэхээр бид бүсгүй үзэл баримтлалын хүрээнд яг орхон аймаг
Хуаны оркадын ачууны оркадын эдний 5 жил ил хүртэл за үйл хөдлөлийн төрийн ноогдол хатан батрын иргэдийн төлөвшсөн хурлаас 10 жил хүртэл хугацаанд 0.6%-ийн бууруулах боломжтой. Тэгэхээр яг мэдээллийн технологи болон ял технологийн чиглэлээр эцэгсэн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагуудад хатрын хөнгөлөлт чиглэлүүдийг илүүхийн боломжтой гэдэг байна. Энэ чиглэлээр бол аймгийн секторын хамгаалалт газар болон за шинжлэх технологийн парк бол хамтарч ажиллах нийлэлтэй байгаа гэдгийг нийтлэлтэй хэлье. За бид түрүүнд өргөсөн одоо open data гэдэг юм мэдээллийн том үйлдлийн сан бий болж байгаа. Энэ үйлдлийн санаа бол орон зайтай холбоотой гэж харж ирж байгаа. За энэний хүрээнд орон зайтай хөлөөлөлтөй холбоотойгоор цэвэр хангалттай ухаалаг бид энэ төслүүдийн хүрээнд бид дараах 9 байршлыг бас бизнес хэрэглэгчтэй сан болгож байна. За энэ 9 байршил бол өмнөх дарганы ихтэй бүрдүүлсэн агаарын бодлыг бууруулах, за ухаалаг хотын төлөвлөлтийг хийхтэй холбоотойгоор төлөвлөж байгаа юм том одоо төсөл концепт хийж байгаа. За өөрөөр хэлбэл бол олон аймгийн хэмжээнд шинээр болон дахин төлөвлөх боломжтой 9 байршил байгаа. За энэ 9 байршлыг бол бид орон зай хөгжил болон татгалзсан төлөвлөлтийг нь одоо суулж гаргаж ирсэн гэж ойлгох хэрэгтэй. Нийтдээ 226 гаалтай. За нийтдээ 9226 айлын орон сууцыг барих боломжтой. Тэгэхээр одоо энэ бол нийтдээ нэг 15 мянган өргөн бол тэр ороод ингэж байгаа. Тэгэхээр бид энэ 3 жилийн хугацаанд төр үйлчлэлийн түншлийг хүрээнд энэ 226 гаал талбай буюу 9 байршил 9296 айлын орон сууцыг барих нь бол нийт одоо гэр ороод амьдарч байгаа иргэдтэй бид баг 60% орон сууцсан одоо оруулахын боломжтой болж байгаа. За энэ төлөвлөлтийг хийхдээ бид бол олон улсын ухаалагчдын стандартууд нийцүүлж төлөвлөлтүүдийг хийж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас бизнес хэрэглэгч маань хамтарч ажиллах боломжууд бол нийтдээ байгаа гэдгийг хэлээ. Одоо та бүхэндээ ингэж иргэнүүд хэлсэн. За эхний ээлжинд манай хотын аймаг бол нэг төвтэй хот. Цаашдаа бид нэг 200-300 мянган хүний төвлөрлийн энэ конференцд бий болно гэж хэлж байгаа. Гарч байгаа. Тэгэхээр бид нэг төвтэй хот байхаас илүү олон төвтэй хот байх, хот болж хөгжих нь бол бидний хөгжлийн хот концепт байх ёстой. Тэгэхээр бид юу гэж үзэж байгаа вэ? Эхний ээлжинд бол бид их залуу дижитал гэдэг төвийг бий болгоно. Өөрөөр хэлэх юм бол бид баруун талдаа нэг дижитал төвтэй, зүүн талдаа нэг төвтэй, хоёр төвийн татгалзсаар ингээд хөгжих боломжтой гэж үндсэн концептыг баталгаажж байгаа. За их залуу дижиталын хүрээнд бол нийтдээ 40.3 газар байгаа. За энэ газар дээр бол нийтдээ 9 давхар 24 болоод 2592 орон сууц баригдана. За 6 давхар 7 болоод 504 айлын орон сууц байхаар байгаа. За 3-аас 7 давхар 11 болоод 500 айлын орон сууц байдаг. Европын цэгийн бас өвлийн банкны санхүүжилт дижитал хөнгөлөлттэй зээлээ одоо ногоон орон сууц хэлбэрээр барих юм боломж бол нийлдэхтэй байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр сонирхож байгаа бизнес хэрэглэгчнэр бол энэ төсөл маань ороод ингээд хамтраад ажиллах юм боломж бол нийлдэхтэй байх гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар их залуучдын төвийн хүрээнд бид даасан инженерийн хэрэгцээний хэлбэр одоо байгууллагаар бол төлөвлөж ажиллаж байна. Үүний засаг даргын ихтэй төлөвлөсөн боомжтой холбоотой асуудал гэдэг энэ асуудлыг зөв шийдэх эсвэл одоо төлөвлөгөө төвчлийн хүрээнд их залуучдын төвийн бүтээн байгуулалтыг хийх юм боломжийг бол бий болгож байгаа. Тэгэхээр нийтдээ нэг 5,000-6,000 айлын бугааны асуудлыг шийдэх боломжтой. Сэлбэг хэлбэр гэдэгтэй адилхан их залуучдын төвийн бүтээн босож энэ дээр нийтдээ энэ одоо 40.3 газар дээр одоо энэ орон сууцны харуултын төлөвлөлтийг бол хийж байгаа маа. За энэ төлөвлөлт бол өөрөөс сургуультай цэцэрлэгтэй бүх төрлийн үйлчлэгээ энэгээр төлөвлөсөн байхаар энэ таван талтай ийм төлөвлөлт байгаа гэж таван танилцуулъя. За дараагийн танилцуулах байршил бол энэ оюутан дөнгөж захын урд хэсэгтэй байгаа. Одоо бол байрны асаас асагдсан ийм хэсэг нийтдээ 4.1 га ийм байрлагч боломжтой талбай байгаа. За энэ дээр бол 5 давхар 13 болоод 520 айлын орон сууцыг илэрхийлж байгаа. За энэ маань өөрөөр хэлэх юм бол Эрдэнэт шилжүүлэн тэмдэглэлийн төсвөр сургуулийн яг баруун гэж ойлгохтой хэлсэн зүгээр. Өөрөөр хэлэх юм бол бид энэ 50 талбай дээр одоо энэ сургуулийг төлөвлөсөн, энэ сургуулийг дараад орж ирэх оюутан сурагчид болон багш ажилчдын байрыг илэрхийлж
зориулаад мөн ерөөс нь төрийн авахчдыг одоо хөнгөлөлтөөр нөхцөөр орон сууцнд хамруулах зорилгоор хэд байршил болоод хөдөлгөж хийж ажиллаж байгаа. За энэ дээр мөн бид зэрэгцсэн түрүү дэвшлийн үндэсний хүрээнд хамтарч ажиллах юм боломжууд нийлдэхтэй байгаа гэдгийг та бүхэн мэдээ. Ийшээ бол энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам хэмжээнд хатагдж байгаа гэдгийг мөн онцлог үлдэнэ. За дараагийн нь бол сахиа ууд, оюутан ууд сахиа уудын ингэр гэж ойлгох. Тэгэхээр энэ нь бол одоо та бүхний ойлголтоор бол бидний одоо ойлголтоор бол юу гэхээр нэг хаваад байдаг шүү дээ. Тэрний яг баруун талд нь гэж ойлгоно. За энэ дээр нийтдээ 400 айлын амны орон сууц, 4 давхар 32 болоод 992 айлын орон сууц нам давхрын за 250 хүүхдийн цэцэрлэг 1200 хүүхдийн сургуулийг хэлбэр ингээд төлөвлөж байна. За энэ төлөвлөлт маань өөрөө цаашдаа бидний түрүүний яриад байгаа мэдээллийн технологийн одоо метрополис гэдэг энэ төлөвлөлтөө өөрөөр явна. Энэ төлөвлөлтөө үйлдэж явахаар энэ бол тухайн метрополис хотын бас нэг дижитал нэгцэлтэй үеийн дараа нэг дижитал төвөнд байгаа гэж төлөвлөж байгаа. Энэ дижитал маань цаашаа яваад эрдэнэ багтаа одоороо холбогдох ийм боломжтой гэж төлөвлөлтийг хийж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас түрүү дэвшлийн хүрээнд аж ахуйн хөтөлбөр маань оролцсон боломж өгөхтэй байна. За дараагийн нь бол энэ ургаачсан модель байгаа. Эрдэнэ цэцэрлэг түрээдэн буюу наадмын талбай төлөвлөлт. За энэ дээр бол одоо нийтдээ 2 талбай байна. Нийтдээ 4 давхар 20 болоод 320 айлын орон сууц баригдсан. За үүнээс 5 болоод 80 айлын орон сууц баригдсан. Цаашдаа бол бидний яг энэ дээр бол хэссэн үед батайн бол ерөнхийдөө газар нутгийн жижигтэй тэр орон сууцны хэрэгцээ маш их байдаг. Тэр өдөр бол энэ төлөвлөлтийг бол дахин хохоо төлөвлөж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ингээд 5 давхар орон сууц биш. Одоо нам өндрийн буюу 9 давхар орон сууцын төлөвлөлтийг үлдсэн байршлыг төлөвлөж сохлож иргэдийн удаар агуулад яг энэ байршил дээр дөрөв үндэсний хүрээнд хамтарч ажиллах боломжийг гаргаж ирж байгаамаа. За энэ дээр бас нэг юм зүйлийг нэмээд хэлэхэд энэ орчин төлөвлөлтөн дээр одоо бидний одоо саяны төлөвлөлтийн танилцуулсан жагсан төсний хүрээнд байгаа спорт арена маань бас энэ байршлыг баригдав. Тэгэхээр энэ дээр бол нэлээд ач холбогдолтой байршлаа гэж ойлгохтой. За дараа нь бол эрчим хуралдааны байршил баян цагаан баг байгаа. За энэ дээр бол 20 талбай байгаа. За нийтдээ 5 давхар 9 давхар 553 айлын орон сууц баригдана. За нэгээс 2 давхрын 240 айлын амны орон сууц баригдахад 5 давхар 12 болоод 520 айлын орон сууц баригдахад одоо төлөвлөсөн. За энэ дээр бол ногоон байгууллагын цэцэрлэг хүрээнд мөн хамт төлөвлөлтөд ингээд явж байгаа. Онцлог хэлбэр ийшээ бол наадмын хэсгээр их усөр бол захиргааны болон улааны их усөр цэвэр их усөр болсон. Тэгээд түрүү үеийн хүрээнд энэ цэцэрлэгч аж ахуйн байгууллагуудаараа цаашдаа төлөвлөлтийг цаашаа өргөжлүүлэх орон сууцны асуудлыг хамтарч ажиллах боломж байна. За чанарын төлөвлөлт за энэ бол хийгдэж явж байгаа та бүхэн харж байгаа хуучин гараж байсан байршиг бол одоо дахин төлөвлөлтөнд оруулаад энэ төлөвлөлт хийгдэж явж байгаа. За хамгийн сүүлийн төслийг та бүхэн танилцуулъя. Энэ бол бичээсээ сайн хагаад толгойн бичээсээ сайн боломжны юм төлөвлөлт нийтдээ 11.9 талбайг одоо энэ төлөвлөлт хийгдэнэ. За хэсэг өргөний төлөвлөгөө бол одоо бүс шампанаас боловч чинь нэгэн төлөвлөлтийн хурдаар бол энэ асуудлыг хэсэг хийх юм бол энэ дээр нийтдээ 13 болоод 2394 орон сууцыг ингээд төлөвлөж байгаа. Нийтдээ 1200 хүүхдийн багтаамжтай сургуулийг төлөвлөсөн. За мөн энэ дээр одоо хувийн хичээл хөрөнгө оруулалт хийж байгаа мөн хувийн сургуулийн сургууль болон байж байгаа энэ байршилтэй. За 560 хүүхдийн хоёр цэцэрлэгийг яг энэ байршилтэй хийж төлөвлөсөн байгаа. За тэгэхээр энэ 109 байршилтэй бизнес эрхлэгч маань хамтарч ажиллах бизнесийн боломж нэгдүгээр байна. Энийг яг энэ бизнесийн хооронд нийт бизнес эрхлэгчтэй болов нийтдээ танилцуулж байна. За төслийн сонгон шалгуулалт бол удахгүй ажлын гараад нэг байршил пост үүргээр төсөл сонгон шалгуулалт явуулна. За нөгөө нэг дахиад боломж нь бол давхрын хөнгөлөлт чиглүүлэх идэх бол байна. Давхрын боломж. Тэгэхээр бол энэ давхрын боломжийг мөн одоо Монголын мэдээлэл үйлдвэрлэлийн технологийн болон мэдээллийн технологийн эцэгсэн майдан чон чиглэлээр үйлдвэрлэж явуулж байгаа.
органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн байгууллагууд маань энэ татварын боломжийг ашиглаж олон бизнесийн үйл ажиллагааг үргэлжлүүлээсэй гэж хэлж хүсэж байгаа. За бороо боломжууд бол Хилгуурхай технологийн парк дээр байгаа 3500 метр квадрат ажлын байрыг төрж байна. Тэгэхээр энэ ажлын байрыг био төслийн чиглэлээр болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглах боломж байна. Тэгэхээр энэ дээр бас бизнес маань ажлын байрыг бол бизнесүүд тохиолдсон том асуудал байдаг. Тэгэхээр энэ бэлэн ажлын байр байгаа шүү гэдэг нь тавхандаа илэрхийлье. Тэгэхээр бидний одоо цаашдын хамтын ажил болгон үйлчлүүлээд ердийн толгойн хөгжил сэсгэлээ болохгүй гэж хэлж байна.